албан агч болон төрийн өндөр дэд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авилга ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зааснаар авилгатай тэмцэх газар өнөөдөр 17 цаг 30 минут хүртэл авч дуусна. Хөрөнгө орлогын бүрдүүлэлтийн мэдээлэл өдрийн 12 цагийн байдлаар 98.5% буюу нийт 38,900 албан агч өгчээ. Харин улсын их хурлын гишүүд буюу албан үүргээ гүйцэтгэж өндөр дэд албан тушаалтанд нийлээд 269 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстойгоос 4 төтөө байна. Хуулийн хугацаа дуусахаас өмнө нэр бүхий 4 албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө гэдгийг авилгатай тэмцэх газартай утсаар холбогдож мэдэгджээ. 3 дугаар сарын 1-нд орон нутгийн албан агчдын хөрөнгө орлогын мэдээллийг нэгтгээд иргэдэд танилцуулах юм. Энэ хугацаанд буюу 14 хоногийн дотор орлогын мэдүүлгээ өгч амжаагүй албан тушаалтнууд мэдүүлгээ өгвөл хугацаа ожимсан гэдгийг заавал тодтогч олон нийтэд зарлах юм байна. Улсын хурлын гишүүд буюу өндөр дэд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн дүнг 1-р улиралдаа багтааж иргэдэд мэдээлнэ. За төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлгийг бол бид нар 1-р улиралтаа багтаагаад бол төрийн мэдээлэл сэтгүүлд бол хэвлэн нийтэлчин. За бусад одоо 38,000 гаруй албан тушаалтны тоо мэдүүлгийн нэгдсэн дүн мэдэг бол бид нар 3 сарын 1 гэхэд бол улсын хэмжээнд нэгтгэхэд бол мэдээлнэ. Амралтын өдрүүдэд сая өнгөрсөн 13-14-ний өдрүүдэд бол нэлээдгүй хүн бас холбогдож бол заавар зөвлөгөө авсан. За мөн дээрэс нь төрийн өндөр албан тушаалтнууд бол мэдүүлгээ бас гаргаж бүртгүүлсэн. Одоо 12 цагийн байдлаар 4 албан тушаалтан бол бүртгүүлээгүй байна. Тэгэхээр бид нар тэр 4 албан тушаалтанд нь бүгдээрээ холбогдсон байгаа. Ажлын цаг дуусахаас өмнө бүгд бол мэдүүлгээ гаргаад өгчих байх. Өнгөрсөн жил нийт 38,400 төрлийн албан агч хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнаж эрс 99.9% тавьжээ. Гэхдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн Сосор Бором Цэндоноор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөөс татгалзаж нэг нь хувцас агтруулсан байдаг юм а. Хэрвээ авилга ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зөрчиж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй албан агч албан тушаалтан байвал цалингийн хэмжээг бууруулах, сануулга өгөх, үүрэгт ажилласан нь чөлөөлөх хүртэлх хариуцлага тооцно. Энэ жилийн тухайд хөрөнгө орлогын мэдүүлэг авах хугацаа сар шинийн амралтын өдрүүдэд давхцсан тул авилгатай тэмцэх газрын нэр бүхэн ажилтан албан агчид сар шинийн өдрүүдэд ажиллаж албан тушаалтнуудын хувь ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэжээ.